За хүн болгоныг ойролцоогоос нэг 6-аас 8 цагийн хооронд амарна. Бидний махан бие эрхтнүүд биднийг унтчих хооронд бүрэн ажиллагаагүй болдог биш л дээ. Хамгийн удаан горим дээр тавиад энэ амралтын горим дээр өөрийг нь жоохон цэврээд авдаг. Өөрийгөө гүвж авдаг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ойролцоогоор нэг 10 цагаас өглөө 6 цаг хүртэл нэг жирийн хүн чинь амарч байгаа шүү дээ. Энэ нэг 8 цагийн хугацаанд 2 цагийн зайтай бидний эрхтүүд нэг жоохон амс хийж авдаг. Эхний 2 цагт ходоодод илүү. Дараагийн 2 цагт элэг цус нойруулж байгаа. Түүний дараагийн 2 цагт ууш үзүрх. Хамгийн сүүлийн 2 цагт тархины орон зай нэг жоохон амс хийж өөрийнхөө хогийг гаргана. За тийм учраас энэ цагийг бол алдахгүй бариул таны биед бол тун хэрэгтэй юм байна. Гэтэл хүмүүс ингэдэг л дээ завгүй, шалгалттай, замд яваа гэдэг шалтгаанаар шөнө 3-4 болгож унтдаг хүмүүс байна тийм. Анзаарах юм бол ийм хүмүүс хичнээн 3-4 цагаас ахуулаад бүтэн 8 цаг унтсан ч гэсэн тархи нь амраагаа босоод ирдэг. Яагаад гэвэл тархи өөрийнхөө яг амрах ёстой тэр нэг 2 цагийг л 4-6 цагийн хооронд бол тархины гүн амралт болдог учраас тэр цагаа алдахаар хичнээн бүтэн 24 цаг унтсан байсан ч гэсэн тархи өөр дотроо байгаа өдрийн турш хураасан хэрэгцээг өгсөн мэдээллүүдээр шах хурдан удаашчдаг учраас тэр. Тийм болохоор аль болох нойрон дээр бол цагаа бариулдаг нь сайн байдаг. За гэхдээ энэ бол хүн болгоныг 10 цагт унтаа гэж байгаа биш. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд өсөлт их хурдтай явж байгаа хүүхдүүдийн нойр жоохон нэмэгдэнэ. 8 цагаас орой 9 цагаас эрт болчдөг. Тэгэхээр энэ бол нөгөө би бол энгийн ойлголтоор бодоод үзэхээр энэ хараа бидний бүх үе мөч хөдөлж байгаа тохиолдолд бид нар чи энерги зарж идэг. Гэтэл бид нар яг ингээд унтаа байдалтай ямар ч юм хөдөлгөөнгүй байж явах үедээ бид нар энерги алдахгүй шүү дээ ойлгомжтой. Тэгэхээр тэр энерги хаашаа очтгийг тэгэхээр нөхөн төлчлөнд явах хэрэгтэй. Хүүхдийг өндөр болгоход явах хэрэгтэй. Тэгээд ялангуяа өндөр болохгүй байгаа. Өсөлт нь ингээд үеийнхнаас хоцроод байгаа. Ийм хүүхдүүдийг бол эрт амраана. Харин өдрийнхэн цагаар бол сайн хөдөлгөнө. За нойр бол бидний махан биед зөвхөн өсвөр насны хүүхдүүдийн хувьд ингээд өсөлт хөгжилтийг хийгээд байгаа юм биш шүү. Настай хүмүүсийн хувьд ч гэсэн нөхөн төлжгүй үйл ажиллагаа хийж идэг юм аа. Тиймээс бидний эдис ялангуяа элэг, яс, энэ цул эрхтнүүд, сав эрхтнүүд тэр битгийг судасны хан хүртэл нөхөн төлждөг. Гидсний бактериуд гидсний ханыг нөхөн төлжүүлдэг. Тэгэхээр энэ дээр бол аль болох нойрны цагийг битгий алдаарай. Нойр тун чухал шүү гэж хэлдэг.